За сайн байцгаана хүмүүсээ. За би одоо ингээд Clash of Clans гэд хайж үтсэн. Тэгээд би энэний өмнө одоо үүнийг мэдээж туршиж үтсэн байгаа. За энэ тоглоомнуудыг харах нэ зарим тоглоомнууд байхгүй байгаа. За жишээлбэл одоо Minecraft гэд хайгаад гарч ирэхгүй байдаг. Candy Crush гэж хайжээ. Candy Crush. Бас л гарч ирэхгүй байдаг. Яг энэ зүйлийг одоо фикс хийх байгаа. За тэгээд та нарын харж байгаачлан жинхэнэ Candy Crush гарч ирэхгүй байгаа нь одоо ингээд илт харагдаж байна. За тэгээд Angry Birds 2. Энэ мэдчлэн одоо ингээд Angry Birds 2 ингээд гарч ирэхгүй байгаа. За тэгээд та нарын мэдэх бас бусад апууд ч гэсэн ер нь Play Store-оос хайхаар гарч ирдэггүй байдаг. Тэрийг нь одоо би фикс хийх буюу янзлах, засах зүйлийг одоо хийх байгаа. Хамгийн түрүүнд та нар Play Store гэдэг апаас одоо ийм ап татаж болно. Super VPN гэдэг апыг суулгаж болно. Эсвэл Turbo VPN суулгаж болно. Эднэр маань болохоор ингээд улс мосыг таарахгүй байна гэдэг юмнуудыг одоо нэгэсэндээ арилгадаг зүйл. Хэрвээ та өөр хятад улсад ч юм уу одоо зарим нэг Facebook орохгүй байх, YouTube орохгүй байх тэр мэр асуудлуудыг бол иймэрхүү зүйлсүүд бас шийдэж өгдөг. Play Store дээр гарч ирдэггүй бас зарим апуудыг ч гэсэн бас шийдвэрлэж өгдөг байгаа. За би энийг мэдээж аль хэдийн гисэн. За тэгээд татаад дуусгах юм бол үүн рүүгээ орно. За мэдээж үүн рүүгээ ороод энэ луун дээр нь дарна. За ингэснээр одоо таны утсанд ямар нэгэн аюул учрна гэж айх хэрэггүй. Wi-Fi гэмтэх ч юм уу янз бүрийн юм байна гэж хэрэггүй. Тийм учраас энэ зүгээр буцаагаад хэлчих болно. За энэ connected гэд бичиг гарч ирээ секунд яваад эхэлсэн бол энэ маань холбогдсон байна гэсэн үг. За ингээд шууд Play Store руугаа орж болохгүй. Нөгөө ингэх хэрэгтэй. Play Store-оо clear data хийх хэрэгтэй. За одоо энэ clear data гэдэг энэ хэсэг дээр нь дарна. За мэдээж OK дарна. За тэгээд үүнээсээ гараад за ингээ юмнуудаа арилгах чинь. За тэг хамгийн сүүлд тэгснийг та Play Store руу үзээрэй. Мэдээж Play Store маань clear data хийгдсэн тул одоо удаан уншиж орж магадгүй. Safety гэдэг дээр харна. За ингээд л таны одоо Google Play Store нь шинжлэгдэж байгаа юм. За мэдээж Clash of Clans гэдэг бусад апууд байна. За одоо хайж үзье. За өөрийн нэг хүссэн апа хайж үзэж байна. Энэ бол Angry Birds 2 байгаа. Энийг би хамгийн анх туршиж үзэж байна. За тэгэхээр энэ утсан таны улс таарахгүй болдоггүй байдаг апууд ч бас байна.
Мөн Plants 2 гээд энэ тоглоомыг бас татахыг зорж исэн хүмүүс байгаа байх. Татаж чадахгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ арга бол ер нь их найдвартай арга шүү гэж хэлье. Тэгээд энэ Plants vs Zombies-ийг хүртэл боломжтой. За тэгээд Clash of Clans, Clash Royale зэрэг бид нар өөр сайтаас татдаг. Одоо бол тэгш шаардлагагүйсэн. За тэгээд хүмүүс Minecraft энэ үүнд ингээд хайж үзээ болох гэж хэлж магадгүй. Тэгэх юм бол Minecraft гэд хайгаад үзье. Minecraft маань хүртэл гарч гэхдээ нэг асуудал байдаг. Яг ямар асуудал вэ гэхээр энэ маань доллараар ингэж татагддаг байгаа. За тэгээд доллараар татагддаг учраас доотлолт байгаа Minecraft Trial гэцнийг нь ер нь татахыг зөвлөе. За тэгээд энэ app ингээд та ингээд одоо Play Store татах боломжгүй аппуудыг ингээд татчих боломжтой болж байгаа. За тэгээд энэ Subway Surfers гэдэг тоглоом бол өмнө нь Play Store дээр байдаг байж байгаад байхаа байсан тоглоом. За энийг ч хүртэл гаргаж ирэх боломжтой байна. За энэ маань 1 тэрбум хүн одоо хүн татсан гэж доор нь үзүүл зааж байна. Тэгэхээр энэ тоглоомыг энэчлэн одоо тоглоомнуудыг суулгах боломж нэгдэж байна гэсэн үг. За мэдээж Candy Crush. Одоо энэ аппууд ер нь iPhone дээр болохоор оронгууд энэ аппууд бол зүгээр шууд л байж л байдаг. Харин ингээд Android руу орох ийм аппууд байж өгөхгүй байх нь мэдээж. За Dragon City Monster Legends гэдэг одоо байдаг болсон байна. Өмнө нь бол иймэрхүү юмнууд байдаггүй байсан. Одоо байсан байна. Top chart-уудыг хараад үзэх юм бол бас Top Crossing гэдэг. Гэтэ энэ VPN-ээс хамаарат зарим тоглоом нь бас байхгүй байх шинэ юм байдаг. За энэ дээр шинэ юм юу гэх вэ гэхлээр movies гэд кинонууд байдаг. Ном гэж бас байна. Music гэж бас байна. Энэ хідэн зүйлсүүдийг одоо авах боломжтой гэх юм уу да. Гэтэ доллараар мэдээж худалдаж авна. За ингээд ийм шинэлэг зүйлсүүд нэмэгдэж ирсэн юм шиг байна. За би Garena Free Fire гэж хайж үзье. Өмнө нь бол би энэ Garena Free Fire-ыг татах гэж бас л Play Store-оос биш өөр сайтнаас татдаг. Одоо ингээд харсан чинь ингээд Play Store дээр гараад ирсэн. За мэдээж тоглоом татаж явах үед жах таашралтай байж магадгүй. Тэр үед нь ер нь бас зарим нэг зөвлөгөөг хүсвэл яагаад. За тэгээ ажиллахгүй байна эсвэл янз бүрийн юм болохгүй байна гэвэл комент хэсэгт одоо бичиж оруулаарай гэж хэлмээр байна. За ингээд бичлэгээ өндөрлөе да.